байна уу? За нөгөө алдаатай хэмжээгээ зассаа. Одоо тэгээд энэ нүүрийн хаана бол 3975 болоод ирэнгүүт хангалттай зай өсөж байгаа. Тэгэнгүүт нь энэ дээр дийш баашраа энэ дээр оруулчихж байгаа. Тэгэх юм бол яг холболтныхоо харалтаа таарчиж байгаа. Ингээ асуудалгүй таарч байгаа. Харин угаалтураа жоохон жижигрүүлээд 60-та угаалтур. За тэгэнгүүтээ плитгээ яг ингээ голлуулад энэ арийнхаа ханыг ингээ цэвэрхүүлдэж байгаа. Тэгэнгүүтээ энэ хэсэг дээр энэ ханаа чөлөөтэй үлдээгээд хавтангаараа ингэж хаалх хийж өчөнгүүтээ энэ нүүрэнд нэг юм гоё харагддаг шилэн алгатай, шилэн тавиуртай. Тавиур нүүрөөсө гэрэлтдэг байж болж байна. Ар нь бас гэрэлтдэг байвал бас гоё харагдана. Гэхдээ энэ булан дээр ар нь гэрэлтдэг байх юм бол энэ буланд нэг онцгүй нүх байгаад байхгүй гоё харагдахаар байгаа юм. Ардаасаа гэрэлтдэг хавтантай байвал. За тэгээд энд 100 кофений машин хоёрыг энд тавьдаг нь ямар учиртай вэ гэхээр энэ нөгөө вайны хөрөгчн дээр тавих юм бол угаасаа муухай харагдан, дээрээс нь бас аюулгүй байдал ингээд цахилгаан бараануудыг бүгднийг нэг дор оруулчихаар бас болохгүй гэсэн. Тэгэхээр энд байвал илүү тохиромжтой болж байгаа. Кофений машин арай илүү хэрэглээ өндөртөө. 100 нь арай цөөхөн хэрэглэлт хийдэн гэж үзээд 100-ын доотлолт нь кофений машины дээдлэлт нь тавьчихж байгаа. За энд зай томорсон болохоор теке бас томруулсан байгаа. 2250-тай. Өмнө нь бол 2000-тай байсан. Тэгээд энэ тавилганаас энэ хүртэл бол хангалттай зай үлдэж байгаа. 1100. Тавилга хүртэл 1100, хан хүртэл 1700. За тэгээ энийг ашиглахад ямар ч асуудалгүй. За энэ талтаа болохоор вайны хөрөгчөө ингэж тавиад нөгөө хоёр хөрөгчөө эндээ ингэ хийчихэж байгаа. Асуудалгүй болно. За энэ босоо дээр нөгөө хуурай хүнсний агуулга хийх яг тохирчих байхаа гэж бодож байна. Дотор зай нь бол 20-тай л байх юм байна. За текн дэч нөгөө талаас ингэж ашиглаж байгаа. За эндээ ингэж шилэн нүүртэй тавиур оруулсан юм чи эндээ шилэн хаалга байвал арай гоё харагдах байхаа. Тэгээд гаднаасаа ороод ирэхэд бас ингээд дандаа хавтан байгаад байхгүй, дунд нь нэг шилэн хаалга байвал бас гоё харагдах байх. За ингээд сүүлд сонгосон нөгөө нэг плитик маань энд бол яг гоё таарчлээ. Тэгээд дундаа байгаад хоёр талд нь ажлын хэсэгтэй гэвэл мэдээж эвтэйхэн байх бах. Тэгээ ингэж тавилаа. За тэгээд энэ гайгүй болж гинэ гэх юм бол энэ дээрээ шууд материалуудаа сонгоод гоё рендер хийгээд тэгээд нэг дахиад ярилцъя.